Ciao. За би гэрээ танилцуулахаар энэ видеог хийж байна. Камерамен гүйдөгөр ажиллаж байна. За би гэрээ танилцуулах гад өмнөх байр маань болохоор амар мяа байраас махгүй юу. Тэгээд харин дажгүй байр олоод тэгээд гүйдтэй хамт энэ удаа амьдраад ингээд шинэ байранд орсон байгаа. Шинэ байраа танилцуулах гад Монгол мөнгөөр нэг сарын 3 сая орчим төлнө. Тэгэхээр нэг хүний 1 сая 500 гэдэг чинь ер нь Италийн 3 саяын байр. За тэгээд дажгүй байр юу ямар байд юм бэ гэдгийг та нарт харуулъя. Кичнээс эхлэе заяа. Амар гоё том кичнтэй. Тэгээд кичн болохоор хамгийн их таалагдсан. Өмнөх байр маань угаасаа айгуу жижигхэн би угаасаа ганцаар амьдарч байсан болоод тэр угаасаа айгуу жижигхэн байсан. Гоё том кичнтэй болсон байгаа. За хэвлээ энэс ингээ харах юм бол ингээд бүх юм нь бол цаанаас орж ирдэг. Тэгээд энэ хамгийн гоё. Энэ бид хоёрт хамгийн их таалагдсан. Тэгээд газ нь ч гэсэн амар олон төрлийн олон ширхэг, 5 ширхэг. Тэгээд яг энэ эзэн нь угаасаа тогоочлох юм бэлээ л дээ. Тийм болохоор ингээ нэг бүрслэнгээс гоё бэлдэж өгсөн юм шиг бол санагдсан. За тэгээд ер нь хэд бол хоол хийх спейс нь зайн амар томтой. Тэгээд иймэрхүү шургуулга, энэ төрлийн шургуулга энэ төр айгуу том юм байна лээ. Болохоор бүр цаанаасаа ирсэн байгаа. Энэ доогуур энэ төр бас айгуу олон шургуулгатай. Тэгээд энэ кофе машин. Кофе машин болохоор амар таалагдсан. Гүйдогийн хамгийн дуртай хэсэг. Тэгээд энэ барилж мэржлийн шахуу юм кофе машин юм байл л дээ. Тэгээд яг нь тогооч энэ байрныхын эзэн өөрөө тогооч болохоор ийм юм дээр айгу нарийн гаргаж өгсөн байхаа гэж бодсон. Лүк кофе энэ рүү хадаа гоёгаа. За тэгээ мэдээж Дуков те Дуков орж ирж байгаа юм. За энэ юу вэ? Энэ гүйдэ бүр нэг бүслэ харуулж ин тэнд аперол байна. За энэ болохоор манай хөргөгч те хөргөгч болохоор бас ийм хүрхэн жижигхэн авсаархан гаднаас нь харахад мэддэхгүй юм бэлээ. Тэгээд харах юм бол амар олон шургуулгатай байгаа сонирхолтой. Бас яг бид хоёр ч юм одоо би те энэ чинь бүр ингээд амар амьдрахгүй штэ те чи миний өөрийн байр биш болохоор ингээд энийг бүр нэг бүслээ ингээд дүүргээд тах юм ямар ч хэрэг байхгүй гэхдээ айгуу гоё том юм бэлээ. За дараагийнх нь болохоор миний ажлын ширээ наа. It's empty. It's empty, yes. Манай гэрийнхэн хараа намайг юм мэддэггүй юм яах гэж бодчих. Окей. Ажлын ширээ. Энэ ажлын ширээн дээр уулын гоё хоолны ширээлтэй. Гэхдээ нөгөө нэг ажил хийхдээ манай хүн ч бас өөрөө гэрээсээ ажил хийдэг болохоор тэгээд би ч гэсэн гэрээсээ ерөнхийдөө л ажил хийдэг. Тийм болохоор тэг ялцчихгүй. Аль нэг нь галтайгаар орохоос өөр аргагүй байдалд орсон. Тэгээд би одоохондоо галтайгоонд байгаа. Гэхдээ ерөнхийдөө л юм дээ ээлжлэл байх л та. За тэгээд цаашаа явах юм бол тэгтээ гоё том ширээ байгаас тийм ингээд найз майз одоо тийм янз бүрийн хүмүүс урсан ч гэсэн энэ бүр айгуу гоё том байгаа тийм айгуу урт том нэг 5-6 хүн суучгаар энэ ширээн бүр ингээд том болт юм билээ. Манай том өрөө байна. Гүйдэн миний монгол хэлийг ойлгохгүй хаа хамаагүй бичээд. За манай том өрөө байгаа. За том өрөөн дээр гэх юм бол диван айгуу гоё сонирхолтой өнгөтэй. Тэртгийг бол бид хоёр IKEA-гаас авсан. 100 евро гэдэг чинь 400 мянган төгрөгөөр авсан юм болов. Тэгээд энэ том өрөө бол нэг иймэрхүү байна. Айгуу гоё том зайтай байгааз би өмнөх байранд айгуу жижигхэн болохоор пилатес энэ төр хийж чадахгүйсэн. Энд ч гоё пилатес хийж чадхаар. Тэгээд ийшээгээ явуулаад юу байгааг харуулах уу? Гүйдог явах вэ? Гүйдээ нэг ажиллаа бодохтой үздэг. Зя энэ дуу яваад арай чанга байна манай хаан. За тэгээд бид хоёрын зураг хөрөг энэ төр гээд байж гинэ. За энэ юу болохоор би Парис явахдаа өөртөө нэг юм худалдаж авсан. Яг тэ гоё брендийн цүнхтэй нэг өдөр те хичээсний ачаар өөрийнхөө одоо тийм хөдөлмөрийн ачаар гоё брендийн цүнхтэй болох надад гоё санагддаг. Тэгээ тийм болохоор нэг өдөр брендийн цүнхтэй болно доо гэж бодоод тэгээ ингээ Парисын зургтайсан болохоор авсан. За тэгээ энэ хэсэг мэсэг энэ айгуу гоё том юм бэлээ. Энд ч нэ юм цонхтой юм бэлээ.
За ерөнхийдөө бол айгүй тийм том зайтай, хүн урсан ч гэсэн гоё ийм хэсэг байна. За цаашаа хэдүүлээ явах юм бол энэ болохоор манай унтлагын өрөө байгаа. За унтлагын өрөөний хамгийн гоё юм нь гэх юм бол шүүгээ ихтэй. Тэгээд шүүгэн дотор болохоор ингээ инженер бүр ингээ гоё талтай заяа. Гоё им талтай юм байлээ. There is a kind of fitting room, you know. Эцэг гоё хотос салдаг барилж өрөөтэй юм байлээ. За тэгээд ингээд миний хотын шүүгэн ингээд барилж бүгдээрээ миний хот. Гэтэ мэдээж дүүрэн довц байхгүй л те. Яг гоё унтах нөхцөл бүрдэж өгсөн байгааз. Ийшээ ингээд явхаар бай. За энэ болохоор яг нь юм угаадаг хэсэг байгаа юм л та. Тэгэл тий угаах хуцаас тэгэл эн чинь болохоор юм гараараа угаах. Гараараа ингээд зориулттай энэ хэсэг байдаг. Тэгээ энэ чинь каранттай юм байлээ. Яг хөөрхөн. Тэгээ энэ чинь ингээд ерөнхийдөө бол янз бүрийн юм ойр зургийн юм энэ төр ингээд тавьчихад ерөнхийдөө бол дайжгүй. Тэгээд хуцаа энэ төр үлгөх зориулттай юм хөөрхөн жижигхэн гоё тустай юм өрөө хагаад. Тэгээ шүн өдөр энэ төр юм угаасан ч гэсэн шүн энэ төр юм угаасан ч гэсэн дуун сасагдахгүй. Дуун сасагдахгүй байхаар байгаа. За хэдүүлээ яач. Тэгээ цаашаага нэг ажлын өрөөлөө ороод тэгээд 0 өрөөлөө ороод тэгээд ийшээгээ хэдүүлээ манай гарден гэх юм уу? Гарыг заяа. За энэ болохоор ерөнхийдөө одоо л гүйдөө байгаа л да. Цаад чи ажиллаа энд хийж байгаа. Энд бас айгүй гоо цонхтой байгаа. Айгүй нар орж ирдэг. Өнөөдөр бол гоё нартай үед бичлэг хийчих гэсэн чинь бид хоёрын ажил яг ингэж таарчлаа. За гадаа ингэж цонхоор бас айгүй гоо ингэж харагддаг. Тийм жим жижигхэн өрөөтэй хүн одоо манайд хүн амт ирсэн ч гэсэн унтаж болохоор илүү ортой. Тэгээ ингээ ажлын ширээт энэ ажлын ширээ бас айгүй хөөрхөн том. Тэгээд энэ юу хан тавир нь бас айгүй гоё. Хөөрхөн тий симпл энгийн мөртлөө гоё юм байна лээ. За тэгээд ингээ дандаа ингээ ер нь бол бүгдээрээ энэ уруу байшин өөрс цаанаасаа оруулж өгсөн байсан. За энэ болохоор ингээ гутлын шүүгээ байгаа байхгүй юу? За гутлын шүүгээг нээж өгөө яах вэ? Ингээ гутлын шүүхээ ингээд орцсон. Айгу амар агааз гутлын дээр хийхэд бид нэр хийх газар олддгүй шүү дээ. Дэмэрхүү юм энэ төр саансаа тавьж өгсөн бүр бид хоёрт бүр амар таалагдсан. За тэгээд энэ ч нэ бүр ийм том тий нийт одоо манайхаар монголоор юу гэдэг вүлээ? Индүүний тавир. Тийм индүүнд ширээтэй тийм том индүүтэй одоохонд юм индүүдэж чадаагүй л явна. За тэгээд хэдүүлээ манай 0 өрөөлөө оръё. 0 өрөө яг нь италичууд ерөнхийдөө бол энэ 0 өрөө байгаамаа. За энэ дээр хамгийн сонирхолтой юм бол манай монголчууд мэдгүй ээж магадгүй италичууд бидээ амир ашигладаг. Дандаа бидээ ашигладаг. Бидээ энд байна. Тэгээд дандаа бидээ ашигладаг. Тэр нь надад анх ирээд амир соёлын шок тарж исэн гэх юм уу? Япончууд бас бидээ ерөнхийдөө л ашигладаг. Гэхдээ тогтмол ашигладаг үг бол мэдэхгүй байна. Тэгээд яг энэ хэсгээ нэг тийм дээр үе юм шиг тийм сонирхолтой стилтэй угаалтуур. Тэгээ нүгээр яг усанд ороход ингээ усан жоо хасаараад байдаг тиймэрхүү тал байдаг юм бэ лээ. За хэдүүлээ тэгвэл манай гарден руу гаръя. Гэрийн тал гарден гэх юм уу? Маш л орж үзье. Хөөрхөн байраагаад тийм Монголд 3 саяар бүр Монголын юм түрээсээ үн бүр арай л үнэтэй юм билээ. За ингээ харахад бол ингэж харагдаж байна. Окей, за би гарыг. За ингээд гарсан чинь энэ чинь ингээд ийм хөөрхөн нэг ийм жимс юм уу? Нэг юм л айнтай айгу мухалчиж. Гүйдэг цайраа. Мухарыг. Энд ийм гоё том талбайтай энийг 100 энэ дээр тийм багаахгүй.
За тэгээд энэ айгуу гоё юм том талбайтай юм бэлээ. Тэгээ энийг 100 энтер бас найзууд ч мөрөөл ашиглуулж те 100 муу энтер сууж муухад эсвэл өглөө энтертэй дулаахан байх үед ийшээ гарч кофе уудаг ч юм уу гоё тогтчулбал бас айгуу хөөрхөн юм хэсэг байд. За хэдүүлээ цаашаа явах юм бол энэ чинь юм лимоны мод. Яг манай хуршийн хажуудалд ингээд одоо санах ирээд ямар гоё санагдсан. За ингээд лимоны мод энэ гэхдээ дараа жил энтерл бэлэн болох юм шиг байна лээ. Им лимон ингэж лимон ургах юм билээ. За тэгээ цаашаагаа явах юм бол энэ ч болохоор бид нэр ингэ яах вэ? Хогоо хинчээгээ гаргаа тавьчихсан. За тэгээ энэ ч бас нэг юм анар юм уу мэдхгүй нэг юм жимс. Гэтэ идэж болдоггүй юм шиг. Тэгээ нэг юм л хөөрхөн гэр байна да юм хөөрхөн хашаатай. Тэгээд байшинтай болсондоо бид хоёр маш их баяртай байгаа. Байшинтай болсондоо биш, байшинд одоо амьдрах болсондоо тий түрээслэж амьдрах болсондоо. Тэгээд Монголд бол яг ийм байр бол 3 саяар бол ерөөдөө бол түрээсэлж чадахгүй байх гэж бодож байна. Одоо тэгээ хэдүүлээ гэлөөгөө хараад тэгээд тоосоо. Нэр энэ чинь ийм парти юм байлээ. That's too close. Ийм чинь ингээ парти юм бол одоо энэ ажлын үг бол би сайн хэлж мэдэхгүй лээ. Ийм парти тэнгуүтэ бас зарим юм марцсан юм штэ. Энд дээр ингээд хоол зөөдөг гэсэн. Одоохондоо хоол зөөгөөгүй л байна. Тэгээ ийм хөөрхөн байранд орж чадсан. Тэгээд манай хаан ямар сэтгэл төрж ийн гой янзлах байна уу? Сэтгэлээ үлдээгээрээ. За тэгвэл баярлалаа баяртай.